2025 онд бол одоо орон сууцны үнийн өсөлт бол нэлээд эрчимтэй явагдсан жил байлаа. Одоо хуучин орон сууцны үн бол хамгийн сүүлийн статистикээр бол бараг 506 сая төгрөг болсон байна. Шинэ орон сууцны хувьд бол бас одоо үйл ажиллагаа хямдхан буюу 503 сая төгрөг дээр байгаа шүү дээ. Тэгэхээр 2025 онд ер нь орон сууцны үнийн өсөлтөд юу голчлон нөлөөлөв? 26 оны ер нь чиг хандлага яхаар байгаа бол? Яг 25 онд ерөнхийдөө ярихад бол яг 24 он шиг тийм амар өсрэлттэй бол жил бол бэж болж чадсангүй. Яг 24 онд бол бид нар чи ойролцоогоор нэг 10 гар 17% өсөлттэй байсан бол цаашдаа бол ингээ 25 ерөнхийдөө сая нэг ойролцоогоор 5% өсөлттэй байлаа тий. Энэ ерөөсөө хуучин орон сууц шинэ орон сууцны өсөлт нь яагаад юм ойрхон маржинтай ялангуяа зөрүүтэй ялангуяа хуучин орон сууцнууд яагаад өсөлтний өндөр байна гэвэл ерөөсөө Аз зэрэглэлийн байршлын асуудал байгаа. Ялангуяа зүгээр нийтээр нь массаар нь үзэх юм бол одоо шинэ төслүүд бол хотын захуудаар ялангуяа хаан дүүргийн яармаг чиглэл бол нэлээд их хэрэгжиж явж байна тий. За тийшээ бол ойлгомжтой төслийн стандарт төслүүдийн үн бол харьцангуй багаас эхэлж байгаа. За нэг жилийнх нь өсөлт нь жилийнх нь өрөнгө оруулалтын нөгөөж нэг 15-16% тал гарч ирж байгаа шиг байна. За тэгэхээр эн чинь юу хэлээд байна вэ? Хуучин аль хэдийн бий болцсон хотын төвд байгаа байршилтай бүсүүд чинь байршлаад агаад хөдөлгөөнөд агаад ерөөсөө яг үнэ хадгалал тогтмол өсөлттэй байдаг л да. За гэхдээ яг энэ бол зүгээр массаар нь ярьж байгаа ч гэсэн зэрэглийн хувьд ярих юм бол одоо энэ цөөн үлдсэн зэрэглэл сайтай бүсүүд төр бол бизнес өндөр зэрэглэлийн төслүүд бол тогтмол өсөлттэй байгаа шүү дээ. Жишээ нь манай хэрэгжүүлж байгаа төсөл бол ойролцоогоор нэг жилийн нэг 35% бол өгөөжтэй явж байна. Энэ бол яалтч өнөө байршлын асуудлаас тулгуурлаад яваад л байна л да. Яг 2026 он одоо эдийн засаг хэр байхыг бол сайн мэдэхгүй. Зүгээр олон улсын таамаг статистикийг харах юм бол инфляц хэр байхаас л хамаарна гэж ярьж байна. Тийм инфляц бодлогын хүнээс хамаарна гэдэг. Энэ жил 8% та гарна гэж ярьж байна. За одоо төсөв ингээд одоо өөр нь батлагдахгүй дахин батлагдах нь тодорхой боллоо. За тэгээд ерөнхий сайд минь бол ерөнхийдөө танцсан төсөв гаргана гэж ярьж байна. Тэгэхээр зөв миний таамагаар бол 7.8-аас 8.5 дээр хэрвээ бид нар инфляцаа барьж чадаад одоо бодлогын хүүгээ хэрвээ 8-даа барьж чадах юм бол одоо байгаа бодлогын хүүг 12 ирэх юм бол нэг 11 3 4 дээр аваач чадах юм бол бид нар нэг бага зэрэг бол өсөлт бол мэдэрний стандартаар яалтчгүй өсөх ёстой. Процессор ирэх онд ч гэсэн одоо энэ 2026 онд бол ер нь бол нэг барилгын салбар 5% өсөлттэй байх магадaltaй. За үйл хөдлөлийн салбар бол нэг макстай нэг 8% өсөлт гарах болов уу гэж харж байна. Гэтэ мэдээж энэ дээр үл хамаарсан зөндөө биш ч. Манай хоёр хөршийн геополитикийн асуудал болох нь. За ялангуяа хятадын барилгын салбар яах нь. За 2026 онд бас хятадын барилгын зах зээл уналттай байна л гэж харагдаж байна. За одоо энэ яригадаад байгаа геополитикийн асуудал нь хүндрэх юм бол бүр яах вэ? Тэгэхээр манай нийлүүлэлт рүү шууд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ ерөн шулуухан ярихад манай барилга хөгжилч өөрөө нэг хамааралтай хадааснаас ахуулаад бүх юм маань өөрөө гадны экспортоос хамааралтай болохоор дараах одоо мэдээллүүд байдлуудыг харж ижил ерөнхийдөө өсөлт болыг боддоор харагдах байх. Миний бол хэлж байгаа тоонууд бол зөвхөн таамагийн асуудал тийм. Тэгэхээр ипотекийн зээл одоо 2013 онд анх хэрэгжиж эхэлж байхад бол орон сууцны одоо шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны барилгын төслүүд бол хөвчлэн одоо жижиг талбайтай орон сууц руу төвлөрдөг байсан шүү дээ. Ерөн сүүлийн үеийн чиг хандлага ямар байгаа? Ялангуяа нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдийн ерөн чиг хандлага, эрэлт нийлүүлэлт талдаа бас ямар байгаа бол? За ер нь нэг нийтээр наваад үзэх юм бол нийслэлийн ер нь нийлүүлэлт бол жилийн жил өссөн байдаг. Нэг ойролцоогоор 30-аас 35-аас 40 мянган хүрээх бол өгөн жил болгон тусгаарлал шинэ орон сууцны эрэлт гарч байгаа. Асуудал нь байршлын асуудал байна. Тэгээ захлуугаа явахаар угийн яалтч өнөөний сегментчлээд тэр шиг хэрэгжиж байгаа шинэ төслүүд маань бол ер нь 80 доторх квадрат ялангуяа ипотеклол хандсан л төслүүд хэрэгжүүлээд байна л та. За тэр утгаараа ч зүгээр яг хотчлт нүүлэлтийг харах юм бол ипотек хэрэгждгээрээ хэрэгжиж байна. За сая 2025 онд ойролцоогоор 1.2 их найд бол төгрөгийн ипотекийн санхүүжилт бол МИК-ээс гарсан байлээ. Эхний 3 үйлдвэр нэг ойролцоогоор 800 тэрбум. За сүүл рүү ондуугаш хаад манай экспортын санхүүжилт орж ирэн голтон дахиад нэг 400 саяг бол нэмсэн. За тэгэхээр миний яг нөтрүүнд дурдсан шиг хэрвээ бид нар инфляцаа бариад энэ төсөв айлгтойхон шиг батлаа явах юм бол эх онд бол нэг ойролцоогоор нэг 5-10% өсөлттэй санхүүжилт бол харагдах магадлал байгаа.
Макста 1.4 их найдын хэрэгжилт бол гарах бах. Эхний 1-р улирал бол нэлээд таарах явжгаад 2-3 дахь улирал дээр бол хэрэгжилт нь нэлээд өндөр орж ирээд тэгээ 4-р улирал руу ер нь шахах байх гэсэн бол таамаг байна. За тэгээд яалтчгүй ипотек бол хэрэгжихээс арга байхгүй. Тэгжээж үгүй манай хөгжлийн асуудал явагдана. Хоёрт сүүлийн жилүүдэд ер нь ипотекийн үндсэн хэрэглэгч нь бол ер нь одоо дундаж түвшний усууд маань шүү дээ. Гэр бүлүүд маань. Тэгэхээр сүүлийн ер нь 10-аад жил манай дундаж түвшний орлоготой айлууд маань бол жилдээ бол нэг бас нэг 10-20% өсөлттэй харагдаад байна. Тэгэхээр уг статистикээр тулгуурлах юм бол бид нэр ипотек хэрэгжүүлэлтэд цаашаа явахаас арга байхгүй. За энэ өөрөө ч гэсэн хотчлт энэ хөгжлийн асуудал төр бол шууд тулгуурлаж байгаа том одоо фактууд нэг шүү дээ тийм. Тэгэхээр ипотекийн бас банк шинээр байгуулна, Монгол банкнаас одоо ипотекийг хариуцдаг засгийн газар руу шилжүүлнэ, байршлаас нь хамаарат ипотекийн зээлийн хүүгийг бас ялгартай байдлаар зээл болгоно гэд айгүй олон зүйлүүдийг бол ярьж байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр ер нь хэрэгжих боломж нь ямар байгаа гэж таарж байгаа юм? Яг урт хугацаанд яах нь мэдэхгүй байна. Ойрын 5-6 жил бол би бол наадах чинь худлаа гэж бодож байна. Яагаад гэхээр энэ ч одоо ер нь практикаар харахад ипотекийн санхүүжилтийг эхлээд нь хувь банк өөрөө санхүүжилж байгаа байхгүй юу? Дараа нь чи бондлогоо задлаад нэг ойролцоогоор 5 тэрбумаар болгож миклүү зарж байна уу те. Тэгэхээр тэр болтол санхүүжилтийг угийн хувийн хвшил өөрөө даахгүй бол улс бол даа гэдэг асуудал бол хэцүү. За өөрөөр хэлбэл одоо шууд урчилж гарах бол санхүүжилт бол Монгол улсад бол Монгол Улсын засгийн газарт бол байхгүй гэж харж байна. За саяны хэрвээ яг наад асуудал чи хэрэгжихэр байсан бол саяны батлагдсан төсөвтөр ч гэсэн орж ирэх орлого нь бол одоо санхүүжилтөнд тодорхой байх хэрэгтэй байхгүй. Нийслэл дээр ч тэр засгийн газрын юм дээр ч бол тийм санхүүжилтийн тоо байгаагүй шүү дээ. За одоо шинээр батлагдах төсөв харин жоохон яаж орчих юм би бол мэдэхгүй байна. Гэхдээ ойрын нэг 4-5 жилдээ бол би бол наад чи хэрэгжихэд хэцүү гэж бодож байна. Хоёрт ерөн дэлхийн зүгээр барилгын хөгжлийг ярих юм бол жоох удаачлал руу бол орсон шүү дээ. Ялангуяа хөгжиж байгаа одоо нэг 5 жилээр аваад үзэх юм бол Америкийн хөгжил жишээ нь барилгын хөгжил нэг жилдээ нэг 1.8% тал гарна хөгжин гэж гарч ирж байна. Тэр утгаараа харах юм бол барилга руу хийх хөрөнгө оруулалт санхүүжилтүүд бол тэгэж их бол гарахгүй байна. Ер нь бол иргэд түрээсийн орон сууцнд орох нь нэмэгдсэн, эрэлтэн ч гэсэндээ нэлээд өндөр байгаа гэж ярьж байсан. Та бүхний зүгээс бас энэ түрээсийн орон сууцн дээр хийсэн судалгаа байдаг уу? Байгаа манай компанийн хувьд бол саяхан ч бас компанийн статистикийг харлаа. Ер нь түрээсийн орон сууц гэсэн цаашд бол өсөлтөөр өснө. Эцсийн дүн дээр зүгээр ингээд тоо барай бодохоор үгийн хотын төвд байр түрээслэх нь яалтчгүй ашигтай байдаг байхгүй. Яармгийн бүс рүү нэг ойролцоогоор 3.2 саяар түрээслээд 20 худалдаж аваад 20 жилийн хугацаатай орон сууц руу ингээд сар болгон 900 хийх үү. Нэг бол түрээслээд хотын төвөөр түрээслээд түрээсийн мөнгөийг төлөө явах хөр аюул том зөрүү гарч ирээд байна. Одоо өсөлт гэх юм уу тий хөрөнгө оруулалт өвөж өндөр байгаа байхгүй. Түрээсийн зах зээл дээр бол ойролцоогоор энэ жил ч өсөх бах. Бас нэг ойролцоогоор 5% өсөлт бол гарч ирнэ. 2026 онд бол ер нь хамгийн их өсөх одоо барилгын салбарт бол секторуудыг ярих юм бол түрээс за агуулга бизнес зэрэглэлийн худалдааны салбарууд бол нэлээд өсөх бол хандлага байгаа. За бизнес чиглэл бол угийн жоохон эсхийг авч байгаа ч гэсэн энэ бол угийн тогтвол өсөлтөөр өснө. Ягаад гэвэл энэний сегмент нь өөр байгаа байхгүй. За тэгээ стандарт өсөл бол ерөнхийдөө бол үйл ялэг 2-3% л өсөлт бий харагдах болов уу гэж харж байна. Түрээс дээр бол ерөнхийдөө бол тийм байгаа даа.